Монголын хоёр бүхийн холбооны маргаан эцэгтэй хүрж одоо төрөө бөхөрөө одоо ингэж үйл босромог үйл явдал хийж байна. Одоо энэ бүгдийг одоо Монголын бүхий нэр хүндэнд маш их сөргөөр нөлөөлж байгаагтай холбогдуулан би мэдээлэл хийж байгаамаа. Одоо 14 наснаас хойш аврах гшигын шав болоод явж байгаа. Аврах гшиг надад хоёр зүйлийг маш сайн чагчсан. Одоо арх ууж болохгүй, допинг хэрглэж болохгүй. Би допинг хэрглэж үзээгүй. Миний шеф солигдсон байна. Энэ бүгдийг одоо хууль хяналтын байгууллагууд шалгаж өгч тослоно. Энэ допингийн шинжилгээний одоо Монголын допингийн холбооны төвийнхэн одоо тавуулаа байж байгаад гарын үсэг зурж байгаад задлах ёстой шинжилгээг 1-2 хүн дадлцсан. Тэгээ шууд сошиалистэнд цацсан. Тэгээд бөхчүүдээр над руу дайралт хэлгээд тэр дор нь лайв хийлгээд одоо над руу дайрч хэлсэ. Тэгээ энэ бол зохион байгуулалтын гэмт хэрэг гэж би үзэж байна. Би допинг хэрэглээгүй. Миний шэжийг сольсон байна. Би энийг одоо хууль хүчний байгууллагуудын хариалтанд ор 3 дахь жорнолоо би шинжилгээ өгмөр байна. Би ДНК-гийн шинжилгээг бас өгмөр байна. За одоо ингээд бөхчүүдийн нутаграхдаг зүйл тийм амар их юм гарч ийн. Одоо би энэ бүгдийг одоо бөхчүүдийг битгий нутгархаасаа гэж бодож байна. Энэ бид хэд чинь нэг л Монгол улсад нэг төр дор амьдарж байгаа улсууд бүгдээрээ л монголчууд. Одоо энэ нутгарах зүйлийг одоо болимоор байна. Одоо тэгтээ намайг одоо нэг биш удаа наадмын өмнө нэг биш удаа одоо над руу дайрч давшилж байсан. Энэ бүгдийг одоо би хэлье. Намайг одоо төрүүлсэн ч бай, төрүүлээгөөч бай. Чамаас допингийн допингийн бодис илрүүлнэ. Нэг бус удаа над руу хэлж байсан. Тэгээд тэр хүн 300 сая төгрөг бэлтгэсэн байгаа. Оюун бол төрүүлэх нь тодорхой болчлоо гэж намайг бас гутаанд оромжллоо. Одоо энэ үйлдэлүүд одоо бас эцсэгтэй хүрлээ. Одоо намайг одоо үнэхээр одоо хэлс хэрэгт гүтгэж байна. За одоо нэгэн цаг үед барилдажсэн Хадбаатар гэж аваргыг дийлэхгүй болохоор бол хэрэгт тохоод гүтгэлгээр шоронд оруулж байсан. Одоо оюун бол гэдэг хүнийг бас залуу байна, бяртаа байна гэж дийлэхгүй болохоор бас нэг ийм юмыг үүрүүлчихье гэдэг утгаас одоо энэ хүмүүс ингэж дайрж давшилж байгаа нь илт байна. Одоо Монголын ард түмэн зөвөр ойлгох ах уу. Гэхдээ би допинг хэрэглээгүй, миний шээсийг сольсон байна. Би энэ бүгдийг одоо хууль хяналтын байгууллагууданд одоо шалгуулмаар байна. ДНК-гийн шинжилгээ өгмөр байна. Энэ бүх хүсэлтийг минь одоо хууль шийдвэрийн байгууллагууд төр зэсэг одоо хүлээж авна уу гэж хүсэж байна. Би өөрийгөө өмгөөлөх гэдэг юм биш. Би энэ Монголын үндэсний бүх өв соёлоо хамгаалахын тулд би эцсийн хүртэл тэмцэнэ гэдгийг илэрхийлж байна.